Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Та бүхэндээ хөхөгчөн могоо жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье. Өнөөдрийн зочноо та бүхэнд танилцуулъя. Ди подкастын зочноор Далт мөнгөн шанд компани захирал Алтан Чимэг эгч маань өргөдөө оролцож байна. За сайхан шинэлэх гэж байна уу? За сайхан сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо дөнгөж сайхан хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотоос ирсэн тий? Тэгсэн. Олон үзэсгэлэн худалдаанд оров. Сая Улаанбаатарт энэ нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулсан амар ань үгээд үзэсгэлэнд оролцсон. 22 хоног хотод яг тэр юм дээр яг өөрөө зогссон. Борлуулалт ер нь хэр байв энэ жишээ. Дажгүй байсан. Тэгээ хамгийн гол нь сая ингээд өөрөө зогсож байдгийн учир юу гэхээр энэ цайныхаа савлгааг салсан. Хүмүүс чинь ингээд орж ичээд загсгал цай байна гэсэн хаа байна гэдэг нэг хуучин савлгаагаар хайгаад байгаа байхгүй юу. Тэгэл тэр болгонд чи одоо тайлбараа өгөхгүй л тэгэл өөрөө 22 хоног зогсоод шөнө нь ирээл шууд аймгийнхаа үзэсгэлэнд оролцсон. За ийм сонин сайхантай буюу Дорногов аймгийн нүүрс царай болсон загсгал цайг одоо үүсгэн байгуулсан хэрэгжилжсэн одоо гэр бүлийн бизнес олгоод одоо өөрөө хариуцаа явьж байгаа Алтан Чимэг захирал маань энэ удаагийн дугаарт оролцох гэж байна. За тэгэхээр юуны түрүүнд загсгал цайгаа шин савлгаатай болсонд баяр хүргье. За баярлалаа. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүүний хөгжүүлэлт гэдэг бол одоо шууд амархан явагддггүй тий. Тэгэхээр загсгал цай маань яаж өөрчлөгдсөн бэ? Энэ цайны савлгаа маань хуучаа одоо ийм гэлгар уутны савлгаатай байсан шүү. Тэгээ дээр нэг нутгийнхаа онцлогийг одоо эхлээл гаргахтаа нутгийнхаа онцлогийг харуулах гад хайрхныхаа зургийг, хамрын хід, энергийн төвийнхээ зургийг оруулсан. Ингээ хийцэн байсан. Тэгсэн бас ер нь ингээ бодоод үзэхэд өнөд хэрэгэлсэн цайныхаа уутыг хүмүүс яах вэ гэдэг асуудал хог хаягдал болно, штааж болдгоо одоо энэ уул хайрхны зурагтай юм чинь энэ бас нэг талтай өгцөө хүмүүстд хэцүү байсан баг. Тэгж бодож байгаа. Тэгээд ерөөсө цайныхаа савлгааг цаасан болгоё, энгийн болгоё. Тэгээд дээрэс нь байгаль орчин дээлтэй тийм ээ. Энэний дотор талын уутыг хүртэл юу болгосон? Өөрчилсөн үү тийм? Цаасан болгосон. За. Энэ маань одоо ханда энийгээ нээгээд энийг би сайн нээдүүлдэг. За би нээгээд өгье. Энийгээ нээгээд үзэхээр энэ дотор хэдэн ширхтэй вэ? Дотроо 30 ширхтэй. За яг хөө. За ингээд зад. Энэ нөгөө скотчтой болохоор тий. За. За тэгээ энэ доторлынх нь нуутыг хүртэл ийм. Ингэж цаасан болгосон. Энийг чинь бид нар бас нэг гэлгар ууттай юу гэхгүй болохоор чинь энэнийхээ завцраар гадагшаага одоо ингээд юу задраад байдаг байхгүй юу? Цай маань задраад байдаг. Энэ цай маань болохоор өөрөө нунтаг шүүж хэргэлдэг шүү дээ. Энэ бүр их ингэж яадаг байхгүй юу? Энэ болохоор ингээд дотроо ингээд пакеттай юм байна. За. Тэгээ ингэж дандаа ингэж бүгдийг ингэж цаасан болгож тий. Байгаль орчиндаа ил тий. Гэдэг байдлаар савлгаагаа ингэж шинчилсэн. Энэ маань одоо шүүж хэргэлдэг цай маань энэ болохоор даралт бууруулах цай гэдэг. За энэ хоёр цайгаа хүртэл хоёр биш. Энэ цайг чинь манайх ингэж дөрвөн төрлөөр нээдэг байхгүй юу? Бурамтай, анстай, нэрстэй, цэцэргантай гэдэг энэ дөрвөн төрлөөр. Одоо ингээ үндсэндээ манайх бол ингээ 7 төрөл, ингээд энтэйгээ 8 төрлийн цай. Энэ болохоор хийцтэй цай тий. Хийцтэй цай гадаадаас их авдаг тий. Энэ одоо маш их авдаг. Гадаадаас ямар сандаа манай тоё захирал аваад найз руугаа явуулсан байхгүй юу? Австрал руу найз руугаа явуулсан чи найз нь нэргээд уйлаа залгасан гинэ. Нутгаа саналаа, дээрээс нь ээжхийн гарын цайг ууж байгаа юм шиг санагдлаа гэд. Тоё тэр дор над руу залгаад хэлжээсэн. Яана мэжээс нөгөө явуулсан цайг чи манай найз уугаад та уйлж штэ гэсэн дэгдээсэ. Гадаад сурж байгаа хүмүүс хүүхдүүд рүүгээ их явуулдаг. Гадаад байгаа монголчууд маань нилээ хэрэгэлдэг. Саяхан хүртэл одоо Солонгос руу авмаар байна гэл авчрал байлаа. Сая хотод байгаа үзэсгэлэн дээрээс бол хүмүүс аягүй авсан. Энэ жилийн ер нь энэ манай хамгийн их өндөр борлуулалттай байгаа. Дотроо хэдэн ширхтэй лөө? Энэ дотроо 30 ширхтэй. 30 аяганых гэсэн үг байхгүй юу? Найрлагандаа болохоор энэ хийц. За энэ найрлагын дараа айгүй энэ загсгал ургамалт маань өөрөө эрүүл мэндийн тэгээд одоо хүний дотор эрхтний хордлого маш сайхан тайлдаг, дахлаа дэмждэг. Ийм цай учраас энэ хийж байгаа хийцтэй цайндаа хүртэл одоо айгүй сайхан цэвэр юм оруулахыг айгүй хичээсэн. За 10 харсан байгаа юм. 10-аагаа болохоор булганы утга өндрийн тэр халтар 10 маш гоё үнэр амттай. Бүр тэндээс авчирсан юм. Тэндээс авчруулна. Тэндээ бүр гэрээ хийгээд тэднийхээс ингээл авахтаа ингээл 50 хэлээр нь авчруулад тэрийг хэрэгэлдэг. За болсон шаруудаа хийдэг. За тэрийг бол худалдаанаас авчдаг, гэрээдээс нь яагаад авчдаг. За тэгээд нуурын бор давсаар хийдэг. Давсын хүртэл би нуурын бор давс хийдэг байхгүй юу? За цайны хөх хүчээр байгаа штэ. Тэр нь болохоор хөвсгөлийн төхөөс
Төхийн хөхөжрийг баруун аймгаас чинь хамаг түүхийдээ бас хадаад тийм байх. Өсвөлийн төхөөс хөхөжраа бас ингээл 10-20 хилээр нь ингээд юугаар нь бэрхэд нойтноор нь авчраа тэрийг хатаагчанд оруулж хатаагаад тэгээ хэрэгэлдэг. За тэгэл давсын нүртэл одоо ингээд нуурын бор давс хийх жишээтэйгээр ингээд аль болохоор бүх юмдаа нэг химийн оц найрлага ороогүй сайхнаараа хүмүүс сайхан амт амтлагаас гадна бас эрүүл мэндэд нөлөөтэй байг үүднээс нь тэгж хийдэг. За сүүгээ болохоор нэг Tesla компани Gold Milk гэдэг сүг хийдэг. Ер нь бас ингээл янз янзын сүүнүүд байдаг юм байлаа. Ашиг их олъё гэд одоо бид нар хямдхан сүү хайгаад юм уу ингээд яваад хийвэл болохоор л доо. Гэхдээ цаанаа бид нар бас хүний эрүүл мэндэд ашигтай хэрэгтэй юм хийх хэрэгтэй учраас баталгаатай Монголд үйлдвэрлэдэг компаниас авдаг байна. Ингэж хийдгээ. Тэр савлгаа бол бас энэ болохоор ингэж байгаа байхгүй юу? Энэ цайгаа болохоор одоо энэ залуучууд жоохон цай чанах нь цөөрөд байна. Ер нь бол энийг сайхан цай сүтээ цайгаа сайхан засаглынхаа нунтгийг хийж ягаад цайгаа чанаад тэгчингуудаа наатгаа хийгээ сайхан ингээд самраад сайхан хийцний амт оруулаад хийвэл сайн. Гэхдээ энэ одоо сая энэ шинэ гарсан байна. Энтэйгээ зэрэг гарсан та. Тий. Гэхдээ энийг нь хэрэглэж үзчихсэн юм. Яг энийг бол хэрэглэж үзсэн. Энэ болохоор яг нутгаараа 200 г баггүй юу. Шууд цандайгаа сайхан самраад уучна. Яг найрлагын бичлэг учраас энийгээ бас ингээ халбагдаад аягтай халуусандаа найруулад уучна. Бас тийм. Задгаал юм байна тий. Задгаа байхгүй юу тий. За тэр төмөр хайрцагтай. За энэ болохоор хамдуудын ерөнхийлөгчийн бэлгэнд орсон явж байсан тий. Ерөнхийлөгчийн гарын бэлгэнд 2 жилийн өмнө ерөнхийлөгчийн гарын бэлгэнд орсон. Тэгээ энийг ер нь бол цагаан сарын гарын бэлгэнд зориулж гараад гэн. Яг бусад үеэр яг хүмүүс биеиндээ бэлгэлэхээр авдаг л та. Цагаан сараар илүү төлхөө хэрэгэлдэг худалдаж авдаг. Манай малчид бол хэрэглүүл энэ дараа нь идэ мэдэгээ нүдэж хийгээд их удаа хэрэглэхээр байхгүй савын дахиж ашиглана тий. Ийм цаанаасаа аваад аль нь ч ясан болно. Аваад батар хийчин тий. Тэгээд бас нэг гоёмсог юм дуртай ш та манай хүүхнүүд ч октод эмэгтэйчүүд чинь. Тэгэхээр энийгээ сайхан гэртээ тавиад ингээ хэрэглээд байж болно. За тэгэхээр загсгал брендийн түүхийн талаар та манай бас үзэгчдэд ярьж өгвөл ер нь одоо энэ загсгал цай үүссэн дорн говийн загсгал брэнд гэхээр одоо мэдхгүй хүн алга танаа гэр бүлийн маш олон одоо нандин тийм хөдөлмөр шингэсэн ийм сайхан одоо нутгийн брендийг үүсгэхлээ явсан байна тий та өөрөө бас энэ гэр бүлийнхаа бизнес би өнөөдрийнхаа энэ бизнест ороод хичнээн жил болж байна. За ээж маань миний ээж дашгаан далжин Хөвсгөл аймгийн хүн штэ. Аав маань болохоор Жамцын Чөрпөө Дорногов аймгийн Хөвсгөл сумын хүн. Ингээ хоёр хөвсгөлийн хүн ингээд говьд нийлээд тэгээд ингээд амьдралаа эхлүүлж исэн аав маань нэмч ээж маань анх ажлынхаа гарааг бол цэцэрлэгийн багшаас эхэлж исэн гэж байгаа. Дорноговд ирээд. Тийм Дорноговд. Та ах トゥ аав ээжээсээ бол бид нар ч одоо ах トゥ тавуулаа. Хожим намайг нэг 10-11 настай байхад ээж маань охиндоо хань болгоно гэж дүүгээсээ охин дүүгээ маань өргөж авсан. Тэгээ ингээ ах トゥ зургуулаа. За тэгээ ээж маань 58 насныхаа үед элэгний хорт авдраар өвчлөөд. Тэгээ яг ер нь эрүүл мэндэ одоо яаж имжлэх үү гэдэг арга хайсан. Эмнэлгээр нэлээд явсан. Тэгээд ерөнхийдөө бол одоо их жижигхэн төрсний олон төрсний хар дээр цусалддаг байсан гэдгийг ингээд ер нь элэг их жижигэрсэн тийм байсан юм байна. Тэгээ одоо хавдрын эмнэлэг болохоор үзэнгуудаа за ер нь эмчилгээ байхгүй гэчлээ буцаацсан. Тэгээ манай ээж ер нь их адтай ер нь их тийм их сэргэлэн авсгаатай хүн штэ. Судалгаа хийдэг хүн байсан. Гүйлдээ ер нь тэгэл одоо ер нь их тийм авсгаатай тэг ингээд хүний ярианаас ингээд тийм ойлгочдаг. Ер нь их тийм хүмүүстэй тийм нүднээ ингээд ерөөсөө их залтай их сэргэлэн ингээд тэгдэг. Аяйгуу сэргэлэн. Тэгсэн чинь шагдар сурын эмч гавьяат эмч шагдар сурын эмч одоо яг Америкт яваад докторын зэрэг хамгаалаад тэр элэгний хавдрыг одоо тэжээж идэг тэр судцыг боох хагалгааг ирээд Монголд 2 дахь хийцэн байж хахад ээж тэрийг дуулаад тэгэл яваал тэн дээр аав хоёлаа явуулчаад суцаа болгосоо одоо 3 дахь хүн шагдар сурын эмчээр. За хэдэн онд илээ тэр чинь. За нэлээд хэдэн жил. Нэлээд олон жил юм. Ээж чи ер нь 22 жил амьдэрсэн шүү дээ. Элэгний хорт авдартай. Тэгээд яг коронагийн үеэр өнгөрсөн гэдэг чинь 22 онд биш 21 онд өнгөрсөн. За жоохон мартаж санаад юугаа хугацааг жоохон тэгээд шүү. Тэгсэн тэгээд яг тэн дээр яасан гэхээр ээж өвдөөд ингээ явсан аав маань
Илгийг болгоод за ер нь аав өдөө гарыг сайн усан дээр тэнд газрыгаа сайхан шин байгаа. Одоо аав чинь эмч учраас бас над тарвас тарьсан. Бүх хоолнд ордог жижиг одоо хүнсний ногоонууд ийм жижиг талбай дээр тариад тэгээд тэр сайн усны ус гадраас оргилдог бас яаж ч байсан тэр зэвэрхэн сайхан ус байгаа гэд. Тэрийг ингээл дандаа ийм жижигхэн дандаа ийм жижигхэн савар ингээд залхуурахгүй явж авчирч өгнө. Дор дор нь шинээр тэгж болгодог. Тарвас идэ лээж чи ингээд талбай дундаа суучаал тарвасаа идэ суучдаг байсан. Тэгээ манай аавын ээж бараг л 100 наслсан шүү. Аавын ээж нь мандах суманд гэдгсэн. Мандах сумаас хэдийн юм арзайсан ургамал шуудаан тэгээд өгч болдог байхгүй. За энийг л чанаж угаад ерөөсөө энэ маш сайн одоо эртээр үеэсээ л одоо ер нь энийгээ угаал хүм мал хоёулаа л энэгээрээ одоо эрүүлж тэнгэрчээсэн ингээд. Тэгэл тэрийгэ чанаал ингээл ачгаар ээжигээ ээж аваараа эргээд ачгаар таван дотроо арзайсан мод ийдсэн. Тэгэл чанаж уу. Тэгэл тэрийгэ чанаал угаад байдаг гэсэн байхгүй юу. Тэгэл ээж ер нь жил ахсын дараа энэ босоод ирсэн шүү дээ. Тэр 48 хил болтлоо тураа жижигэрсэн байсан үн чинь тэгэл аажимдаа бүр 70 хил хүртэл тархалсан шүү дээ. Ер нь бол энэ хугацаанд энэ 22 жил илгэний орд авдартай 22 жил амьдэрсэн гэхээр хүмүүс гайхдаг байхгүй юу? Ямар мундыг энэ дээрээс нь засаглаа байнгуун дээрээс нь хоолныхаа дэглэмийг барьдаг. Тэгэл хэвтээд сайн усан дээр 2 жил болоод ирэхдээ за одоо цай хийн. Энэ ерөөсөө энэ цай юм байна. Өөр дээрээ мундаг ургамлыг одоо ерөөсөө цай болгож энэ илгэний өвчтөй хөчнөө хүмүүс байна. Тэр хүмүүст одоо ингэж одоо юу болгоё гэж хэрэглүүлээ гэл анх цай гэл хөөхөн бараг л нөгөө нэг бичгийн цаасаар жахан уутыг л хайрцаг хийгээл нөгөөх нь унтаглаа. Тийм нөгөөхөө одоо ийм уур нүдүүрэнд аав нүдэнд тэрийн хоёлаа тэтгэвртэй гарцсан байсан чинь уур нүдүүрэнд нүдээд тэгэл анх цай гэл 50 цай ээж аваад Улаанбаатар явсан ээж. Улаанбаатар явсан. Тэр одоо нэг яг тэр энэ засгийн газрын ордны уртлын одоо Сүхбаатарын талбай дээр нэг үзэсгэлэн гадаа талбай дээр үзэсгэлэн болсон. Тэн дээр зогсоод ээж өөрөө ер нь айгүй уухгүй ярина. Би энэ цагаа ингэж уудаг байсан, эрүүл болсон гэдгийг айгүй сайн ярьдаг байхгүй юу? Одоо ч гэсэн хүмүүс ярьдаг байхгүй юу? Нэг хөгшин зурагтаар яриад идэг да гэж тэгдэг байхгүй юу? Тэгэл өстой ярьсаар тэгээ сүүлдээ бүр эмч шиг зөвлөгөө өгнө. Энд хүмүүс уцаар яриад хүмүүс асуугаад тэгэл зөвлөгөө өгөөл ингэдэг байсан. Тэгэл энэ цайгаа тэгж хийсэн. Тэгээд 2012 онд анх компани байгуулад Далтан мөнгөн шанд гэж компани байгуулад Далт гэдэг нь одоо манай аавын төрсөн нутгийн ойролцоо байдаг Далтын аваа гэж байдгийг тэрийг оруулаад тэгээ шандтайгаа холбоод Далтан мөнгөн шанд гэж нэр өгөөд тэгээ 12 оноос одоо яг хуулиасны тэгэл нэг жил хэртээ ажиллаад манайх чинь нөөц төлөгч болчихсон. Тэгэл нөөц төлөгч болоод тэгэл номингийн салбаруудаар энэ бүгдэд одоо оюуны өмчөөр орсон оюуны өмчийн баталгаат тий үндэсний тохирлын гэрчлэгээ гэж одоо тэрийг нэр нь өөрчлөгдөж байгаа байхгүй үндэсний тохирлын тэмдэгтэй манай цаа чинь тэр мэрэндээ өөрөө орно штэ ээж чинь өөрөө ороод цайгаа яриад тайлбарлаад тэр юуны тэр үндэсний тохирлын тэмдэг олгохын тулд чинь тэр 10-аад эрдэмтэд тайрцуулдаг юм байлээ. За тэгээд л ээж чинь тад асуулт асуугаад тэгэл яриад хөлсөө ачаал болноо л гэдэг ерөөсө болно гэж гараад ирсэн. Тэгээд л тэгсэн. Тэгээ яг хөө тэгэл нэг жахнаар тоног төхөөрөмжөө нэмэгдүүлээд илэрхээ барийг жахнаар нэмэгдүүлээд тэгж байгаа л ер нь одоо энэ засаглыг одоо брэнд болтолд хөгжүүлсэн хүмүүс маань ерөөсөө л ээж аа хоёр маань шүү. Хэдэн цагаа барайл гараа явчихна. Хаа явж гэнэ өмнө говьт явж гэн дарханд явж гэн сэлэнгэд явж гэн гэл цайгаа хүмүүс таниулаад өөрөө яриад тэгэл өөрх юм тэгэл хоёлаа явж байгаа л тэгжэл олон таниулсан да. Тэгээд тэр яг ажлын үр дүнгээр Монгол улсын хэмжээнд загсгал цайг мэддэг. Дорногоо гэхээр одоо юу худалдаж авах вэ гэхээр шууд л загсгал цай авъя гэдэг тийм. Тэр их ажлыг бол одоо өстэй яг л өөрсдийн биеэр сурталчилж, таниулж, өөртөө явж, хэрэглүүлж сургасан байна. Тэгсэн. Ерөөсөө л одоо тэгэл өөрөө тэнд чинь ингээд халуун савнд усаа хийгээд амтлуулж үзүүлэл ямар сайн нэг хин ерөнхий сайд байхдаа үзэгдлэн худалдааны Мишель Экспогоор ингээ ороо явж байсан юм байна. Тэгт нь ээж ингээд нэг удаагийнхан цайцсан. За дархлаа дэмждэг цай гэдээ өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд юун дээр мэдээ гардаг байхгүй юу. Ерөнхий сайд загсгал цай авч дархлаагаа дэмжлээ гэх. Тийм жижиг мэдээ гарсан мөртлөө дэсэн шүү дээ. Тэгэл цайгаа амтлуулаад ерөөсөө тэгжэл олон таниулсан. А би бол яг хуу цаана
оролцдог байсан. Ер нь бол ингээд ажилд нь оролцоод нэг менежерийн ажил хийгээд ингээд туслаад ингээл явдаг байсан. Одоо яг сүүлийн 5 жил бол яг гартаад одоо компанийг албан ёсоор өвлөж аваад тэгээд ингээд явж байна да. Тэгээ ээж аваа хоёр маань энэ сайхан юмыг бүтээсэн чинь энийг би цааш нь хөгжүүлэхэд үргэлжлүүлэх бүр үүрэгтэй тийм ээ. Тэгж бод. За. Тэгэхээр энэ загсгал цай үүссэн түүх бол яг л энэ яг эрүүл мэндийн шалтгаантай буюу илэгний өвчлөлттэй холбоотой юм. Тэгэхээр энэ орцонд орж байгаа тэр загсгал цай буюу одоо энэ загсгал ургамал тийм ээ. Энэ ургамал маань өөрөө бол мандахад хэрэгэлдэг байсан ургамал юм байна шүү дээ тий. Дээр үедээ бол одоо бол яг хаанаас яаж энэ түүхий идэ бэлтжин ер нь одоо цаашаа бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд та одоо хэрхэн яаж юун дээр төвлөрөөд ажиллаж байна? Ямар боломжууд байна? Ер нь бол энэ түгээмэл тархацтай ургамал. Манай говийн тий мандах, сайхан дулаан, хөвсгөл. Одоо өмнө говьтал хамгийн их нөөцтэй гэж байгаа. Одоо өргөн, замын ууд, улаан уул гэд ерөөсөө яг энэ баруунаас энэ зүүн тал руу чиглэсэн энэ сумдуудад. Тий. Энэ газруудаар ургадаг. Түгээмэл тархацтай. Мал тэр болгон идээдэггүй яг ингээд ногоороод ингээд цэцгэл юу утсан үед нь тэмээж явах иддэг гэж байгаа юм. Их тийм одоо ингээд яг хэрэглэх үедээ бол бид нар ч энийг чинь бас тодорхой цаг хугацаанд төөнө. Тэгээ ямар байдлаар хатаах уу, яаж угаа цэвэрлэх үү? Угаа цэвэрлэхдээ хүртэл бас учирч аягтай. Тэгээд хийдэг. Ер нь бол энэ хоёр цай маань одоо яг цэвэр ургамлаараа. За энэ хоёр яг ургамлаараа. Энэ нь болохоор пакетлсан байгаа. Энэ нь болохоор пакетлаагүй нунтгаар байгаа. Одоо энийг шүүж хэрэглэнэ гэсэн үг байхгүй юу? Энэ хоёрт маань одоо яг 100% цэврээрээ ургамал маань орцсон байгаа. Энэ аав маань тэгдэжсэн дээр манай өгшөө ижил ярьдаг байсан билээ. 44 оны тэр мэчин жилийн айхтар зуднаар ерөөсө говийнхан хүм мал хоёрын засварлынхаа хүчээр одоо энэ зудыг давлаа гэж. Тэр нь яасан гэхээр хүн нь ч өөрөө цайгаа чанж уугаал малдаа ерөөсөө энийгээ чанж өгөөл. Тэгэл одоо ядарсан хөвтцэн байсан мал тэгэл босоод тэнхрээд босоод ирдэг. Тэгэхээр яг энийг бүр Орсын эрдэмтэд бол их дээр байсан эхлээд судлаад эхэлсэн. За би бас тодорхой хэмжээгээр шинжилгээнд лабораторийн шинжилгээнд өөрхийн хэмжээнд бол шинжилгээнд өгсөн. Тэгээ энэ дотор шинжилгээнд дээрээс юу орхихоор тэр хордлох тайлах одоо хүний биеийг хоргоожүүлэх тэр элемент бол аюу өндөр юм байна гэдэг юу гарсан байхгүй юу. Тэгээ энэ чинь хэрэглэгчд аюу хөөрхөн юм ярина. За өөртөө хэрэглэж үтсэн улсууд чинь за төрхөөсөө өмнө танай цаг уугаад байсан чинь хүүхэд шаардлагагүй төрлөө гэж тэгж байгаа юм. За энийг чинь биологик энийг шинжлэх ухаанаар нотлоод батлаад гаргаад ирсэн байхгүй хоргоожүүлнэ л гэсэн байгаа. Давхар дархлаа дэмждэг гэж яриад байгаа. Тэгсэн чинь бүр их сонирхолтой юмсан. Ээжиг маань байхад 2 хүн ярьсан байхгүй юу. Нэг нь болохоор хүүхэдтэй 2 жил уулгасан вирустэй илэгний вирустэй хүнд 2 жил уулгаад вирус нь тэгэлжлээд яасан сайхан буянтай юм идэг хүн бэ та гэд ээж рүү тэгж ярьжсэн. За 6 дахь нь над руу хавар ирсэн. Өнгөрсөн хавар ирсэн. Танай цайг уугаад тэгтээ ихтэй би танай цайг уугаад би танай цайнаас ингэж яана өөрчлөлт орно гэж мдээгүй. Шинжилгээ өгсөн чинь миний юу нэг бүр итгэхгүй болцсон байна. Тэгээ танай цайнд ийм нөлөө байна уу гэд асууж байгаа байхгүй юу. Тэгэхээр заагчинд ер нь бол энэ цайг уугаад ингээ вирусын тэгэлцсэн тохиолдол байгаа. Энэ бол зөвхөн хэрэглэгчдийн яриа болохоос шир яг шинжлэх ухаанаар энийг уугаад бол вирус тэгэлнэ гэсэн юу бол гараагүй. Гэхдээ бас ингэсэн тохиолдол байгаа гэсэн чинь бас л тэгэл өстой их баярлалаа гэжээ би бүр амар өндөр хэдэн сая таалагдсан тийм вирустэй байсан гэл тэгжлээ. Гайхалтай үрдэн бол өндөр. Тэр түгээмэл дархцтай ургамал гэж байна. Ер нь надад тармилжуулах тийм боломж байд юм уу? Эсвэл одоо түгээмэл дархцтай учраас нөгөө нэг яаж хэрхэн хэрэгэлдэг? За энэ хэдийгээр энэ түгээмэл дархцтай ч гэсэндээ бид нар энийг чинь бас тодорхой хэмжээний зөвшөөрлөөр төөн тодорхой хэмжээнд хэмжээтэй төөн гэсэн үг. Тэгээд яг нэг л газраас төөх зөвшөөрөлтэй одоогийн байдлаар. Тэгвэл би болохоор яасан гэхээр энэ хөдөө аж ахуйн их сургуулийн багш за
тэр доктор болохоор хөрс судалдаг доктор. Дахиад дээрэс нь ургамал судалдаг бас нэг доктор. Ингээд энэ хоёр докторын бүрэлдэхүүнтэй ингээд 6 хүний бүрэлдэхүүнтэй баг авчирч одоо ингээд 4 газрын юуг судлуулад нөөцд юуг нь тодорхойлоод одоо байгаль орчны үнэлгээ гэдэг чинь үнэлгээ гаргуулад ингээд авчихсан. Тэгээд дээрэс нь аймаг болохоор надад юу гэсэн аймгийн засаг даргал айгу гоё юмлж байгаа юм л да. Юу янаа ихч танайхыг дэмжнэ. Та одоо энэ газруудынхаа координатыг өгчих. Тэгээд танай энэ газруудыг бол би одоо эмийн ургамал гэдэг үүднээс хамгаалуулах одоо орон нутгийн хамгаалтанд авах. Бодолтой байна. Энэ бол маш том дэмжлэг шүү дээ. Маш том дэмжлэг. Тэгээд ингээд би энэ газруудынхаа юг өгсөн, координатыг өгсөн, тэр төстэй бол өгсөн байгаа. Тэгээд орон нутгийн 4 газар. За энэ ургамал маань хэдийгээр төгөөмөл тархацтай ургамал боловч юу ахгүй юу? Яг ургалт нь удаан. Аль болохоор олон газраас зөвшөөрөл аваад олон газраас түүх юм бол одоохондоо эндээс энэ жил эндээс бид нар нөөцөө бэлтжлээ. Дараа жил эндээс гээд эргээд энд 3-4 жилийн дараа эргээд ирэхэд энэ тал одоо сайхан ургаад нас үйд төрсэн байхгүй юу? Тийм бодолтойгоор дахиад цааш нь газар судлуулах бодолтой байгаа. За тэгээд яг энэ жоохон энэ зөвшөөрөл ингээд шат амжилт олонтой жоохон удаашраад байгаа. Дээр нь дахиад дээр нь юу гэхээр энэ байгаль орчны үнэлгээ авах гэдэг энэ дээр өчнөө мөнгө төгрөг гарна өчнөө зардалж хэрэгэл болж байгаа байхгүй юу. Ингэсэн байхад энэ зөвшөөрлийнх нь хугацаа ганцхан жилийн хугацаатай байх ёстой байгаа юм байна. Тийм журамтай хуулиараа тийм журамтай юм байна. Энэ бол одоо баг хугацааг нь авах гэж баг 5-6 сар явна. Тэгээд зөвшөөрөл нь тийм богино хурдан тусах. Тийм. Тэгэхээр энэ жоохон өстой амьдралаас тийм хол өстой хол дүрм журам болчиход байгаа байхгүй юу? Саналаа хэлсэн үү? Ер нь одоо яа тий өөр аймагуудад ийм төрлийн одоо цайны үйлдвэрүүд ер нь бас хэрхэн яаж ажилтгийг бас л одоо нөөц интер бол яаж бэлддэг адилхан ийм бэрхшээл амсаа явж байна уу? Одоо тэр хангаад одоо цайны одоо ухаандаа их тайхдаг юм хөвсгөлж яаж гэдэг юм. Тэд нар чинь болохоор хангаа ой дургадаг тэр олон нэр төрлийн ургамлыг төөдөг. За тэд нар бас тодорхой хэмжээний зөвшөөрлийг авдаг. Манай говийн ургамал чинь жоохон тачир баг тэгээд унаа ган гачигтай үед бол инкер жоохон гарц баг тэр юм байгаа байхгүй юу? Тэр тал дээрээ жоохон ялгаатай болчиход байгаа. Дээрэс нь энэ ургамлыг маань одоогор таримжуулсан түүх байхгүй болчиход байгаа байхгүй. Болдог бол одоо таримжуулаад тэр талбайгаа сайхан тордоод ингэмээр байгаа. Ер нь тэгтээ эрдэмтэд энийг судалж байгаа. Таримжуулахаа судалж байгаа. Одоо хунчрыг нутагшуулчлаа гэх жишээгээр тий. Энэ маягаар ингээд бас ингээд таримжуулах боломж гарч ирж л таарна. Тийм болохоор одоо би бас аймагт бол давхар нэг таримжуулах газраа ерөнхийдөө төсөлтөө өчгсөн. Ер нь та бас өөрөө судлаад байгаа юм тийм. Ер нь ингээд үдчихээс л да ингээд үнцээр нь аваад ингээд суулгаад ингээд хөөрхөн жижигхэн хашаажуулаад ингээд эргээд нэг хэдэн сарын дараа ч юм ингээд очиж хараад ингээд жилийн дараа очиж хараад ургадгүй юм байна. За тэгээ эн чинь ингээд намар болоод ирэх юм хөөрхөн юм нэг ягаан буурцагтай. За тэр нь бол одоо буурцагнаас нь үр байх. Тэр нь бол үр байхгүй юу? За үрийг хүртэл за ингээд бор шорон цуулгаад болдгүй бол за байгальд нь ойрхон үзье гэж бодоод ургадаг газар нь бас ингээд яг тэр хөрсөнд нь нилээн гүн суулгаад ингээд услаад үтсэн. Тэгээ бас ингээд тэмдэг тавина шүү дээ нэг газар албаа. Тэмдэг тавиа тэгээ үзчихсэн. Бас ургадаг юм байлээ. Тэгээ би тэр ургамал судлаач тэр хөрс судлаач хоёр докторт хэлсэн байхгүй. Гэхдээ ерөөсөл чи байтгаа эрдэмтэд яагаад таримжуулж чадахгүй. Монсын одоо тэр дархлаа дэмждэг Салиман гэдэг юм байна штэ. Салиманд ордог өнцөө ургамал. Дахиад дээрэс нь илэгний буюу хор тайлах хордлого тайлах гэдэг бүхэл төрлүүд төр цэник энэ төр хүртэл манай энэ ургамал ордог байхгүй юу? Мансийнхан болохоор өмрөн гаваас төхөйдөө татж авдаг. Тэднийх нь ер нь энэ загсгал гэдэг ургамлын чинь ургамал зүйн нэр нь шинсэрхүү будрагна байхгүй юу? Шинсэрхүү будрагна тий. Загсгал гэдэг нь нутгийн нэршил байхгүй юу? Нэршил юм байна. Тийм манай говийн ерөөсөө энийгээ загсгал ингэ загсааж ургад юм байна. Тийм. Бутлаг би харж байсан. Тийм бутлаг юм өргөстэй юм том бутлаг тийм ургамал маш хатуу бүр тийм заг шиг тийм хатуу ургамал байхгүй юу. Тэгээд Монсынхын хүртэл одоо энийг бол бас судалж байгаа гэж байгаа. Судалж л байгаа. Монсынхын бол энийг болохоор шинсэрхүү будрагна гэдгээр нь патент эзэмшдэг. Манайх болохоор загсгал гэдэг нэрээр нь патент
эзэмшдэг байхгүй юу тий. Ийм учиртай. Тэгээд яг тармилжуулах энэ одоо хятад бас давхар судалж байна гэж байгаа. Ер нь хэрв одоо манайхан судлаад ингэчих юм бол би одоо тэр талбайгаа хашаажуулаад тэн дээр тармилжуулчин дахиад цаашаага талбайгаа өргөдгөө томсгоод ингээд тармилжуулчих юм бол бас хин амар ахгүй юу? Би миний бизнесийн ирээдүйд баталгаатай болно тийм ээ. Би одоо бас тэр утгаараа хүмүүст өгөх юугээрээ ингээ явчихна. Малчид бол бас хэцүү малчид бас хил ам хийдэг. Ямар санда наднгийн цагаан сарын нэвтрүүлэгт дараа сууж ясан чинь тэр нэг хоёр гишүүн ирсэн байсан. Хоёр гишүүн хоёулаа ирээ тэр хөдөлмөрчтэй уулзаад тэгэл санд юу тэр нэвтрүүлэг рүү орж иж байгаа хаа тэгчээ тэгжээсээ яагаад тулгай хийгээд байгаа юм бэ гэх. Тэр сайхан гишүүн над руу тэгжээсээ тэгээд зөвшөөрөлтэй л да манайх зөвшөөрөлтэй газраас аана. Хэдийгээр тэр чинь хүмүүс мэдэхгүй шүү дээ. Эдгээр зөвшөөрөлтэй газраасаа түүж гэн гэж мэдэхгүй засгал түүгээд байна гэл тэгэл байнга хэлэм. Тэгээд тэр хурал дээр үлдчихсэн зөвшөөрлгүй түүдэг гэж хэлсэн юм байна л да. Тэгээ ямар санда тэрийг зөвшөөрөлтэй шүү гэж гişүү хэлж байгаа. Тэр яагаад тулгай хийгээд байгаа юм бэ гэдэг тэгжсэн. Тэгэл зөвшөөрөлтэй одоо тэгээд дахиад зөвшөөрлөө дахиад нэмэгдүүлээд 4 газар дээрээс авчна. Дахиад одоо нөөцөнд бас судлахаар газрууд бол бас байгаа. Би энэ хавар бол одоо дахиад 2 газрыг судлуулъя гэсэн бодолтой байгаа. Тэгээд дээрээс нь тармилжуулчих юм бол одоо ингээд боломж байна тий. За та өнгөрсөн жил ер нь одоо сүүлийн жилээр бас нэлээд явж байгаа. Мэдээж одоо бизнесээ өргөжүүлэх тэгээ дээрээс нь энэ загсгал бол одоо ингээд 7 төрлийн нэрийн бүтээгдэхүүн гаргаж байна. Өшөө цаашаа ямар потенциал байна? Танаа буюу одоо Дорноговын брэндэд тийм ээ. Нэр ингээл хаач явсан тэгэл тэгдэг байхгүй юу? Энэ цаг нэрээ надад хүн бэлгэнд өгсөн штэ. Тэгээ ярьж байдаг. Тэгэхээр ингээл хүн бүхэн манай Дорноговын хэмэл ерөөсөө л бүгд л нутгийнхаа брендийг гэдгээр л Бэргүүн хүнд найс нөхөд ирлээ баярлаа гэдэг одоо бүхэл юм дээр ингэн засаг даргын гарын бэлгэнд бас явдаг шүү дээ манай бэлэг. Тий. Одоо засаг даргын гарын бэлгэнд зориулаад бас нэг савлгаа судалж байгаа. Тэрийг оруулах гад. Шингэн байдлаар та гарах боломжтой гэж ярьж байсан да тий. За шингэн цай буюу одоо ундаа хэлбэрээр гарахын бол одоо яг л мөрөөдөл маань энэ мөрөөдлөө энийг бол одоо ингэ бүр төслийн боловсруулад нодны би чинь Хятадын 5 хотоор явсан. Одоо туул захиралтайгаа хоёлаа хамт ингээд дундаа хэлмэрчээ аваад тэгэл дандаа үйлдвэр үзээд үйлдвэр хатуудаар явж үйлдвэр ütсэн. Тэгээ тэнд явж агаад тоног төхөөрөмж одоо шингэн цайныхаа тоног төхөөрөмжийг үзлээ. Хятадын тэр техник технологийн шинжилэлт гэдэг бол гүйцэтгэхгүй хурдтай байна. Хүний асар олон хөдөлмөрийг хөнгөвчилж байна. Тэр том одоо ингэж хэлж байгаа байхгүй яахан миний очиад үзэж байгаа үйлдвэр болохоор ийм усаа гаргана одоо ундаа уяа жуусаа гаргана давхар хийжүүлж болно. За савлгаагаа бол одоо ямар хэмжээгээр миний өгсөн хэмжээгээр захиална гэж байгаа. Энэ савн дээр чинь одоо тэгэл янз бүрийн хэвлэл бүх юм чинь бас давхар гаргана. Тэгээ явж явах явцдаа ариутгах нь одоо тухайн юугаа ариутгаад ингээд гаргана. Тэгээ тэр том үйлдвэр дээр ерөөсө 2 хүн л ажиллах. Ийм юутай одоо энэ жил ихэд дахиад өөрчлөгдсөн л байж байгаа. Дахиад өшөө нэмэгдсэн л байж байгаа гэсэн үг. За тэгээ шингэн цайгаа ер нь бол үйлдвэрээ үзээд үйлдвэрийнхээ ерөнхий энэ яасан гэж чинь би чинь нэг төслөө хийхин тулд би тоног төхөөрөмжөө үзэх ёстой. Судалгаа хийх ёстой тий. Ингээд бүр нэлээ хугацаа гаргаж бүтэн 15-6 хоног явж ирсэн. Гэтэ Ханжао, Нанжин, Танжин оржсэн Бээжин хөхөд Гуанчжуугаар орсон. Тэг ингээд 5-6 хатаар ингээд яваад тэгээд тоног төхөөрөмж үзлээ. Дээрээс нь сав баглаа бодол үзлээ. Тэгээ ерөнхийдөө цайны одоо чиг ирээдүй ямар байх вэ? Ер нь ямар байвал зүгээр вэ гэдэг. Одоо тэгсэн чинь ерөөсөө бүгд л байгаль орчин дээлтэй, хог хаягдал багтай гэдэг ер нь байгаль орчинд л ээлтэй байх гэдэг дээр ерөөсөө яг төвлөрсөн байгаа байхгүй юу. Тэгээд тэндээс ерөөсөө ер нь цайныхаа савлгыг солиё гэдэг санаа бас ингэж төрсөн. Би жоохон замбрааг л ярьдаг юм шүү. Тэгээд
Тэгж явж ирээ. За тэрний дараа яасан гэхээр чинь манай Монголын цай үйлдвэрлэгчдийн холбоо гэж ер нь байхгүй да яг. Тэгээд Хөх хотын Хятадын өвөр Монголын цай үйлдвэрлэгчдийн бүртгэгчин бүр том нэгдэл юм байна. Тэндээс ингээд манайх одоо ингээд цайны том үзэсгэлэн гаргаж байгаа. Тэрэнд одоо Монголын цай үйлдвэрлэгчтэй авчирч оролцуулаач гэдэг ураад тэр урилгаар явж Хөх хотод очиж оролцсон. Тэнд бол зөвхөн би бүтээгдэхүүнээ бол зүгээр гарын бэлгэнд л авч явсан. Тэрэнд энэ од тангийн Ширчмаа гэдэг. Тэр охин болохоор зөвхөн одоо яг тэр юугаа харилцдаг юм билээ. Яг тэр эми үйлдвэрээ харилцдаг. Тэр охин явсан. Тэгээ бит хоёр цай үйлдвэрлэгч гэвэл одоо бит хоёр л явсан Монголоос. Ер нь бол Монгол зөндөө олон цай үйлдвэрлэгчд байгаа шүү дээ. Тэгсэрнээсээ тэгэл тэнд очсон тэр Хятадын цайны соёл тэндээс сурах юм маш олон зуун жилийн түүхтэй цайнуудтай. Тэгэл энийг өвөл уухгүй, энийг зун уухгүй, энэ тэнхрүүлнэ, энэ хөөрхөн болгодог гэдэг л байна шүү дээ. Зүс гоёолгоно гэл энэ төр хүртэл ингэж бодоод маш олон төрлийн цайнууд байна. Маш олон цай үйлдвэрлэгчид ирсэн. Маш гоё тийм том форумд оролцоод. Хөх хотын бас нэг форумд оролцсон тий. Тэрнийхээ дараа Хөхтийн яг Монголоос зохион байгуулж Хөхтийн том үзэсгэлэнд оролцсон. 3 улсын үзэсгэлэнд. Тийм 3 улсын үзэсгэлэнд оролцсон. Тэгэхээр өвөр монголчууд бас ер нь энэ танаа цаг ер нь хэрэг сонирхож байна. Манайс гадагшаа буюу энэ ядаж өвөр Монголын зах зээл рүү гарах нөөц боломж байгаа. Хамгийн гол нь одоо ажиллах хүч болон ажлын байр те үржүүлэх боломж гэж зөндөө байна. Хэрэгцээ бол хэрэг байгаа дээр. Ер нь бол хараа манай яг энэ ургамлын цаг тэд нар чи ерөөсөө пакет ерөөсөө хэрэглэдэггүй. Бүх цайнууд нь навчит ургамал учраас шууд ингээл цайндаа хийлээ сайхан тэр цай бүрх мөрх гэдэг мундаг соёлтой шүү. Тэгдэг тийм учраас манай энэ пакеттай цайнуудыг чи үзээд гайхаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бараг л яг ерөн зүгээр дэлхийн зах зээлээс харж байгаа л да. Пакеттай. Тэгээ энийг ургамлаар нь авах сонирхолтой. Тэгтэл ургамлаараа бас яаж гарахад бас боломж байна уу? Одоо бас нэг олон дамжлагаар чөлөө зөвшөөрөл авах. Манай энэ цаг айгуу сайн авсан. Тийм сүтэ цаг. Энэ сүтэ цаг өр монголчууд айгуу сайн авсан. Тийм хиттэй сүтэ цаг манай айгуу сайн авсан. Тэн дээр айгуу өндөр борлуулалт хийсэн штэ би бас хөхтэй үзэсгэлэн дээр. Тэгээд яг ер нь бол миний бодож байгаа бодлол яг ер нь бол гадагшаагаа гаргаад гадаадын зах зээлд ялангуяа хятадын зах зээл рүү гарах юм бол одоо ястаа нэрэ маш богино хугацаанд одоо маш их боломжийг авах боломжтой. Гэтэл одоо түүхэн эдийн маань нөөц тармилжуулаагүй учраас түүхэн эдийн нөөцөн дээрээ бас жоохон санаа зовж байна. Дээрээс нь одоо тэр олон хүн амтай газраас өндөр захиалга ирэхэд бас одоо миний хувьд бол хангах боломжгүй байхгүй. Үйлдвэрийн байр жижиг, үйлдвэрийн тоног төхөөрөмж маань жижиг. Ажиллах хүч бас одоо жоохон хэцүү болчиход байна шүү дээ. Ийм үед жоохон эмээсэн байдалтай. Тэгтээ энийг бол ойрын хугацаанд биш гэж бодож байгаа. Ойрын хугацаанд Монголынхаа цайны зах зээлийн бас тодорхой хувийг эзлээд одоо хүмүүс энийг сайхан энэ цэвэр сайхан яг байгалийн ургамлаараа энэ сайхан цайг уугаад ирүүлжээд одоо энийхээ Монголын зах зээл тий Монголынхаа зах зээлийн бас тодорхой тий тодорхой нэлээд тодорхой гэдэг нь нэлээд өндөр дөнгөж шүү дээ тийм ээ тодорхой зах зээлийг эхлээд одоо энэ цайгаа хангах гэсэн бодолтой байгаа. Хэдэн ямар газруудад борлуулагдаж байгаа лээ. Ер нь бас энэ тэнд ер нь нэлээд харагддаг шүү дээ тий. Манай цай чинь одоо намингийн бүх намин ч одоо бараг 50-60 салбартай болж байна. Намингийн бүх салбараар. Наминтай манайх одоо 6 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. За ийм артыг ер нь тэгэл яснаас хойш одоо 3 дахь жилдээ ийм артын 5 салбартай сая дахиад нэг салбар нэмэгдсэн. Ийм артын 5 салбараар зарагдаж байна. За оргилтэй болохоор одоо 4 бараг 5 жил болж байгаа юм байна шүү. Оргилийн 8 салбараар бас манай цай борлуулагддаг. Ер нь сүлжээ дэлгүүрүүдээр бүгдээр ингэ борлуулагдаж байгаа юм тийм бараг л тэгж байгаа. Тэгээд захуудаар маш их олон захуудаар хар орон, барс, бөмбөр, наран туулын олон павильонууд гэл одоо олон газруудаар зардаг. Аймаг болгонд одоо аймаг болгоны намингаас гадна аймаг болгонд манай цайг борлуулдаг 1-2 дэлгүүр бас байгаа. Танай цайг авъя, нэмье. Тэгээ бидраас хоорондоо тодорхой хэмжээний хувь юу тохироод үний нэг тийм хөөрөгцөн үнээр биш. Зарах тэр талыг бас нөгөө манай цайг борлуулж байгаа хүмүүстэйгээ бас тэгж тохирдог байхгүй юу. Тэгээ энэ эрүүл мэндийн цай учраас энийг нэг надаас одоо авчаад учиргүй
50% нэмээд битгээд ингэ зараарэ гэдэг. Тэр нөхцөл нь бас манайг өөрөө олгодог гэсэн үг байхгүй юу? Тэгж. За ингэ борлуулагдаж байна. Тийм ингэж борлуулагдаж байна. За сүүлийн хэдэн жил бол та ингээд яг хариуцаад бизнесээ хариуцсан явж байна. Шантрах үе ихэр байв. Шантарсан үе хэрхэн даван туулав. Мэдээж бизнес эрхлэгчдэд ялангуяа эмэгтэйчүүдэд бол мэдээж одоо асуудал бол зөндөө гардаг. Зөндөө бизнес хийж байгаа хүнийх гэр дотор хөтөлдөгдөг шүү дээ, тийм ээ. Бизнес хийж байгаа явцад бол асуудал маш их гардаг. Тэгэл нэг гоё юм боддог. Манай ингэдэгээс энэ далжаада унтад цэрэл нэг юм бодоод босоод ирэх юм а гэж тэгдэгээс нэрээ яг ингээл ажлынхаа төлөө гэл ингээл бодоол за яаж өргөжүүлэх вэ яг гэл тэгэхээр өстө яг тэгдэг байхгүй юу унтад цэрэл нэг юм юмэр санагдаад яа тэгэл өвгөө хоёлаа нэг тгий гэл ингэдэг байхгүй тэгэхээр далжаа унтад цэрэл нэг юм бодоод босоод ирэх нойрондоо юм боддог юм уу гэл тэгдэг яг тэрэн шиг нэр ингээл бод ингээл юмаа өргөжүүлээ юмаа ингээл гоё болгоё гэл ингээл бодохоор бэрхшээл байна айгүйх бэрхшээл байна. Тэгэл би чинь сая энэ жил яг одоо ингээл 5 сар гэхэд шингэн цайныхаа үйлдвэрийг оруулаад ирчихье гэж төлөвлөөд би бүр амар хэм төлөвлөсөн зарим нэг газар би одоо хятадаас өнөө тоног төхөөрөмж авах гэхээр 250 сая бас жоохон үнэтэй байгаа байхгүй юу. За тэгэхээр би Монголд ажиллаж исэн. Тэгтээ айгүй сайхан тоног төхөөрөмж авахаар бүр яриад би бүр урьдчилгаагаа өгсөн байсан гэж бод. Тэгээ зээл өцөлтөд миний зээл гараагүй. За тэгээ яг би Голомт банк намайг бол дэмжсэн нэмэгтэй бизнес эрхлэгч зээл. За тэр дэмжих зээлээс гарч иж тэгжэж би энэ юугээ савлгаагаа шинжилсэн. Нөгөө савлгаагаа болохоор би ерөөсө дуусгах нь шахаад энийгээ дахиж захиалахгүй дараачихын савлгааг захиална гэд төлөвлөсөн байсан байхгүй юу. Тэгээд тэр төлөвлөсөн манай аймгийн хөгжлийн сангаас зээлд би тэн дээр би зээл өгчөөд за эндээс бол те за нэг айгүй өөртөө бардсан би ер нь бол те за би аймгийн бас нэр нүрийг бас тодорхой хэмжээгээр бас тахалж л яваа да гэсэн бодлоор за надад энэ бол зээл гарна. Зээл гарахын чи би сар шинээс өмнө би энэ бүх юма захиалахгүй бол оройтно гэж бодонгуудаа би энэ савлгаанууд бас урьдчилгаа өгöd захиалцсан байсан. Би сая бол нэг сард бол нэлээд сандарсан да. Өөр хамаг юм ачаал цайгаа ачаал ийш тийшээд бүр одоо нэг орон сууцны дот гэдэг дэлгүүрүүд өгдөг шүү дээ. Тим дэлгүүрүүдээр явсан. Яг захын одоо гэр хорооллуудын дэлгүүрүүдээр явсан. Би тэднээр явж нэг хүчлээ явжаад тэдэртээ гэрээ хийгээд борлуулалт хийгээд тэгжээж би сая энэ савлгаанд цаанасар юм гаргалаа. Ямар их үн цэнээр битээвэ те. Ер нь бол одоо тэр бичлэг ер нь санхүү дээр асар их юу гардаг. За нэгдүгээр тэр ажиллалаа. Тэгээд тэгтээ би болоод шингэн цайныхаа үйлдвэргээр би одоо энэ одоо 5 сард ер нь бол одоо 5 сараас эхлээд нэ шингэн усамдааны чинь одоо зах зээл одоо юу сезоных нь юу яахгүй юу тий. Энэний өмнө би уг нь ингэж төлөвлөсөн байсан тэгээд чадаагүй. Яхаа би энэ удаадаа биш ч гэсэн би бол шингэн цайгаа хийн. Хийхдээ би бүр их гоёор хийн. Загсгал цай гэдэг цэвэр ус гаргана. Загсгал цай гэсэн одоо гой сайхан жимсний хамттай одоо нэг айстэй шүү дээ цайштай тэг цай хэлбэрээр гаргана. Импортын цай ундааг бол маш их хууж шүү дээ. Дандаа хор болохоор те газтай ундаа гэл те. Тэрнийхээ оронд юу бие эрүүлжүүлэх ундаа уна гэдэг бол одоо маш том одоо хөрөнгө оруулалт үүсдэг те. Тэгээд би дээрэс нь ингэж бодож байгаа байхгүй юу. Би цайгаа гаргахдаа одоо янз бүрийн гаднаас авдаг ямар нэг юм оруулахгүйгээр одоо Монголынхаа бас нэг ижил өнөө үйлдвэрлэгчид тарилттай дэмжих үүднээс гоё чацраг яг өнөө хүн болго харахтаа чацраг нь хаач байдаг хүн болгон чацрагтай ундаа гэж байгаа юм тий. Миний цай чинь загсгал орсон учраас арай өрмөц ахгүй юу тий. За тийм байдлаар би бүр энийгээ бүр судалгаанд оролцсон байгаа штэ. Цайгаа шингэн цайгаа ямар гоё. Тэгээ удахгүй гоё манай загсгал брэнд бүр өргөжчихнэ тий. Өргөж надад бас бэрхшээл байсаар л байгаа. Бэрхшээл байсаар л байгаа. За шингэн цайныхаа савлгаа юу тоног төхөөрөмж авч чадаагүй. Тэгтээ одоо шантрахгүй. Тэгтээ зээлээ жоохон багасгаж яагаад би дахиад өсөлт өгнө. Аль болохоор би чи яагаад заавал энэ бизнесийн зээлээр ингэж хийчих болохгүй байгаа юм гэхээр чинь жоохон урт хугацаатай буюу надад тэр 3% 3% хүүтэй зээлийг олж авч ийл та. Тийм. Тэгэх юм бол би 1 жил одоо хүү төлөхгүйгээр зөвхөн хүү төлөөд үндсэн зээлээ төлөхгүйгээр би энэ хооронд би зах зээлээ
барьж авна штэ гэдэг. Тэгээ энэ дээр би яасан гэхээр чинь би чинь бас энэ номингийн олон салбар байна, оргил март гэдэг энэ борлуулалт хийдэг энэ засал цайгаа борлуулдаг олон салбартай учраас би зах зээл одоо дараачихын шинэ бүтээгдэхүүнийг гаргах гэдэг ерөөсөө энэ зах зээл рүүгээ оруулна гэдэг төлөвлөгөөтэй ер нь бол бас тэн дээрээ жоохон бас өөртөө жоохон ихтэй байгаад байгаа байхгүй юу? За нэгдүгээр асуудалд тоног тохиромж авч чаддаг. Хоёрдугаар асуудал юу гэхээр манай ажлын байр бол үнэхээр чигтдсэн. Үнэхээр бүр өста багтаж байгаа. Одоо хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна? Одоо ямар хүмүүс таны ард ажиллаж байна те? Энэ сайхан брендийг чи одоо тасралтгүй ингэж нөгөө удаан хугацаанд авч явна гэдэг чинь олон хүмүүсийн хүч хөдөлмөр орж байгаа шүү дээ тийм ээ? Манай компанид ер нь бол 12 надтай дэлгэд 12 хүн байдаг л да. Ундаа усны үйлдвэр нэгдэд ороод ирсэн бол дахиад 5 хүний оронтой нэмэгдэх байсан байхгүй юу? Тэгээд одоо яг үйлдвэр дээр маань 6 хүн ажиллаж байна. 6 амбар яг тасралтгүй ажиллаж байна. Тэр одоо нэг хатуу модлог ургамлыг чинь оруулаад бид нэр нэг хятад руу явж байгаа тэр яс буталдаг машин олж ирсэн байхгүй юу? Тий. Тэгээд энэ хийцтэй цааныхаа пакетлдаг машиныг бас хятадаас очиж үзэж байгаа захиалаад тэгж авчирсан. Тэр хоёр машин. Тэр яс буталдаг машин бол зүгээр л одоо ингээл оруулаад гаргаад байна. Асар их хөнгөвчлж гинөө цаг хугацаа. Тийм. Хурдтай, дуу чимээ багтай, сүүлийн машинууд тийм болсон юм байна. Дуу чимээ багтай. Тэгээд ажиллах хугацаа урттай, хүчин чадал өндөртэй болсон. Тэргээр гаргана. За тэн дээрээс гараад дахиад цаашаага 2 машинаар дамжиж яажж одоо энэ пакетанд орох хэмжээний ингэж нунтлагдаж, нунтаг болж ингэж гардаг байхгүй юу? За энэ машин дээр энэ 3 машиныг хариуцаад эмхтэн ажилтгээ. Манай дээр эмхтэн ажиллана. Тэгэл эхнийхээ ургамлаа оруулж ирээд угаана. Манайх бол угаадаг. Ер нь бол халуун уураар ариутгах хэрэгтэй байхгүй юу? Манайх уураар ариутдаг. Их хит халуун уураар ариутгаад энэ ургамлынхаа нөгөө нэг гоё нэ амин гоё нэ эмт чанарыг үгүй чинь гэдгийг надад тэр ургамлч надад хэлсэн. Энэ ер нь бол энэ үйлдвэрийн урсгалд бол тэр халуун уурын ариутгал орж ирдэг юм байна л да. Ингэх юм бол танай энэ одоо энэ гоё эмт чанар нь үгүй болчихно гэж хэлсэн. Тэгэхээр одоо угааж ариутгах шаардлагатай байна тий. Угааж ариутгах. Тэгээд цаашаага хатаалтанд орно. Хатаалтаа хүртэл бол 60 хэмээс дээшээ гаргадаггүй. Хатаадаг юмдаа харуулал хамгийн өндөр нь 60 хэмд оруулдаг байхгүй. Тэгээд гаргадаг. Тэр ч бас тодорхой хэмжээний ариутгал явагдана л да. Тэгээ байр жижигдээд энэ одоо. Байр жижигдээд манайхан наачаа цаашаа гэхээр манай нэг хөвгөлтэй тэгтээ. Манай бүр нэгт тэгтээ. Би наачаа чи цаашаа гэл ингээл байж энэ да гэл тэгж ярьдаг байхгүй. Ерөнхийдөө бол яг тиймэрхүү байдалтайгаар ажиллаа явуулж байгаа. Манай одоо ажилчид болохоор одоо 2 хүн дээдлэн 20 жил ажиллаж байна. За удаан ажиллаж. Одоо анх нөө ээж аав хоёр маань нарийн боо хийж ялаа. Одоо бүр тэр үеэс эхлээд талх нарийн боо хийгээл хям идэг байлаа гэл ингээл ээж аав хоёр маань төх бол амар урт штэ. Тэр үеэс ажилласан 2 хүн байдгийг. Одоо хүртэл надтай цуг ажилтгийг. Тэгээд ер нь ажилчдаа ингээд тогтвортой ажиллуулах тал дээр маш их бас анхаардаг. Болж ивэл тэгэл тэднийхэн цалин мөнгийг амрах өдрийн бүр яг тодорхой. Манайхан бол яг л хагас тун сайндаа зүгээр өгтөөгөө амардаг. Өдрийнхөө ажлыг бол өглөө ирээл өдрийнхөө нарамт ажлыг хий чинь би хол явж байсан ч манай ажил ерөөсөө тасрахгүй үргэлжлэл явж гэн. Дэлгүүрт юу дутх байна уу гэж санаа зовч юм байхгүй. Дэлгүүрээ судалдаг. За тэр цай багсаж байна шүү гэл тэгэхэд тэр цайгаа ингээл хийгээл нөөцлөл өдрөдөртөө оруулаад тэр бүр одоо ингээд энэ режимд орцсон ингээд бүр ингээд тодорхой яг тодорхой ингээд явж идэг. За ингээд удахгүй ингээд үйлдвэр өргөчих юм бол хориулаа болох нэ. За тэгээд хүмүүст хол оройс зорж ирж байгаа хамрын энерги төгөөс зорж ирж байгаа хүмүүст бол энэ багцыг бэлгэлдэг тий. Ер нь энэ багц маань ингээд хэдэн төгрөгөөр худалдаалагддаг вэ? Энэ болохоор манай Монгол архитай тий. Бүх цай орсон гоё одоо энэ тий одоо бүх төрлийн цайнууд гэсэн үг байхгүй юу? Одоо засаглаасаа энэ пакетаа нарцсан байна. Энэ даралт бууруулах цай, ингээд хийцтэй цайнаас энэ орцон жимстэй цайнаас энэ хоёр нь орцсон гэсэн үг. Ингээд бүх төрлийн энэ бол ингээд 50,000 төгрөгийн үнэтэй багц байхгүй юу? Тэгээ энэ дээрээс нь яасан гэвэл алтан цэцэг захирлынхаа гаргадаг шимийн архийг энэ маань шинжилгээний бичигтэй архийг би одоо үйлдвэрээс гарсан шин савнд савлдгийг. Тэднийхээс архи аваад юунаас алтан цэцэг захирал гэж нөгөө юу? Тийм, цагаан сүний буюу. Цагаан сүний буюу хошооны. Тийм, тэдний хийдэг. Нэмсэн юм байна тий. Тийм, тэдний архи байхгүй юу? Тэдний архийг манайх ингээд аавна. Бас би винэ дэмжиж байгаа шүү дээ нэг талдаа бол тий. Ингээд яг одоо зам цайгаа бас ингээд юугээр бас ингээд шимийн архи очихоор чинь
бас ингээд эдэний дээж болоод улан баяжаад тийм ээ. Баяжуулж байгаа аахгүй тий. Ингэж гаргадаг. Алтан цэцгэгчээс ер нь бол энэ цаан сууны буянгийн архийг бол манайх олон жил авч ирэлж байгаа. Ерөөсөө ганцхан эднийхийг авдгийг. Эднийхийг аваад тэгэл сайхан ингээд шин савн цавлаад тэгээд ингээ гаргадаг. Архиа ингээд бол дангаар зарах. Хүмүүс ингээд дангаар зарах уу гэдэг юм. Дангаар зарах манайх ч архи зардаг зөвшөөрлөлтэй биш. Зөвхөн энэ багцандаа ээжтэй. Багцандаа ээж л яадгийг. Ерөөсөө. За хоёлаа ингээд цагаан сарын одоо шинэ оны босгон дээр те бидний хэлгээр бол монголчуудын ёс заншлаараа шинэ оны босгон дээр ерөөлтэй сайхан яриа өрнүүллээ. Манай орон нутгийн Дорногов аймгийн Загсгал брэнд гэдгийг хүмүүс мэдхээс биш яг энэ үндсэн түүхийн сонсон хүмүүс бас маш их бага байдаг. Тэгэхээр та өнөөдөр бас Дорноговчуудтай зориулж одоо мөн Загсгал цайны олон хэрэглэгч байгаа. Энэ хэрэглэгчдэд зориулж бас баггүй мэдээллийг өглөө маш их баярлалаа. Тэгээд зорж төлөвлөж байгаа олон ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байх болтугай. Одоо энэ цаг хэрэглэж олон сайхан үр дүнд хүрсэн Дорноговчууд болон одоо бусад хэрэглэгч нартай цагаан сарын мэдлэгээ дэвшүүллээ да. Тэгээ баярлалаа. Тэгээ. За ингээ юуны өмнө танай телевизийн хамт олонд маш их баярлалаа. Энэ гоё нэвтрүүлэгт оролцуулж ингэж олон түмэнтэй ингэж уулзуулж байгаад их баярлалаа. Тэгээ сайн сайхны хүсье саржинтай сайхан шинлээрээ. За дээрэс нь одоо хайртай олон үйлчлүүлэгчтэй хэрэглэгчтэй манай цаг одоо онцолж хэрэгэлдэг хэрэглэгч үйлчлүүлэгчтэй манай цаг борлуулдаг борлуулагч нартаа одоо сар шинийн минь төргий сайхан шинлээрээ гэж хэлээ. Загсгал цайтайгаа сайхан шинлээрээ. Загсгал цайтайгаа сайхан шинлээрээ. Загсгал цайгаа гарын бэлгэнд өгөөрэй. Тэгээд яах вэ? Тийм тэгээд загсгал цайгаа хизээч одоо тэг яг одоо байгалаар нь одоо яг сайхан энэ чанараа алдахгүй тий ингэж үйлдвэрлэн итгээрээ. Удаан жил хэрэглэх юм бол олон сайхан үр дүн гарах нэ. Үр дүн гарна тий. Түрүүн бол түүхийн ярьсан байгаа. За баярлалаа. Бид хоёрын яриа энэ түрээд өндөрлөж байна. Ди подкастыг үзэн үзэгчид маань цар шиндээ сайхан шинлээрээ. За баярлалаа. Баярлалаа.